Санаа уу? Аргентин улсын талаар мэдээлэл хүрэхэд бэлэн болсон байна. Аргентин улсын төрийн байгууламжийн хувьд албан ёсоор холбооны бүгд найрамдах улс юм а. Аргентин улсын нийслэл нь Буэнос Айрес хот бөгөөд нийтдээ 42 сая хүн амтай. Аргентин улс нь нийтдээ 5 албан ёсны хэлээр ярьдаг бөгөөд Испани, Англи, Герман, Франц, Итали хэлүүдээр ярилцдаг. За мөн Аргентин улсын худалдаа арилжаа нь Аргентин песодор явагддаг болвол Аргентин улсын нийт газар нутгийн хэмжээ бол 2.7 сая км квадрат буюу Латин Америкта Бразилийн дараа 2 дугаарт орно, мөн дэлхийд 8 дугаарт орох өргөн удам газар нутагтай ийм улс юм а. Аргентин улс нь улс төрийн газрын зураг дээр 5 улстай хил залах бөгөөд баруун талаараа Чили, хойд талаараа Боливи, Парагвай, Бразил болон зүүн талаараа Уругвай улсуудтай хил залгана. Аргентин улсын газар зүүн онцлогийн хувьд бол баруун талаараа Андын шавхуу зүрт улстай хил залах болвол хойд талаараа халуун орны чиглэг ойтой, за мөн нутгийн төв хэсгээрээ ихээхэн чиглэг газар нутаг мал аж ахуй явуулахад тохиромжтой Пампасын тал оршино. За мөн одоо өмнөд талаараа бол алдарт Патагонийн талуудыг оршино. Тус улсын хувьд эдийн засгийн хэд хэдэн томоохон чиглэлтэй бөгөөд хамгийн том дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг чиглэл нь үйлчилгээний салбар юм. За үүнд мэдээж одоо бараа бүтээгдэхүүнүүдийн борлуулалт, маркетинг, за мөн IT инженерингийн салбарууд орно. За түүний араас эдийн засгийн хамгийн томоохон салбаруудын нэг бол хөдөө аж ахуй болон мал аж ахуй юм. За ялангуяа Аргентин улсын экспортын ихээхэн жинг дардаг зүйл бол өхрийн махны экспорт юм. За үүнд бол ангус өхрийн мах гэж Аргентины алдартай өхрийн мах байдаг. За түүнээс гадна Аргентин улсын хувьд бол жижиг дунд үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн. За мөн эм үйлдвэрлэл болон за шатхан үйлдвэрлэлээр Аргентин улс нь Өмнөд Америкта тэргүүлдэг улсуудын нэг юм а. Аргентин улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд бол 2024 оны байдлаар 633 тэрбум Америк доллартай тэнцэнэ. За энэ бол Америкта ихээхэн томоохон одоо эдийн засгтай улсуудын нэгт орох юм а. Хөдөө аж ахуйн чиглэлийн хувьд бол мэдээж маш олон төрлийн жимс хүнсний ногоог тариалахаас гадна үүнд бол New World Wine буюу шинэ дэлхийн одоо вино дарсны одоо экспортоор мөн тэргүүлж байна. Аргентин улсын демографикийн хувьд бол Латин Америкт хамгийн олон цагаан арчнууд бүхий улс юм. За Европ гаралтай цагаан арчнуудын дунд бол мэдээж хэрэг Испани гаралтай, Итали гаралтай, мөн Герман гаралтай хүмүүс зөөлнө. За ингээд Аргентин улсын соёлын хувьд бол хүн төрөлхтнүүд дэлхийд дахинд маш их зүйлийг өгсөн буюу танго бүжгэрээ ихээхэн алдартай. За мөн түнчлэн Аргентины хөл бөмбөг Латин Америкийн онцлог нэгэн бас томоохон соёлуудын нэг болж орж ирнэ. За жишээлбэл Марадона, Месси гэмэх тоглогч нарыг манайхан сайн мэдэх байх. Ингээд одоо Аргентин улс нь за эдийн засаг, улс төр, за мөн байгаль цаг уурын хувьд амьдрахад ихээхэн таатай юм улсуудын нэг юм а. Монгол хүмүүсийн хувьд бол Латин Америкийн маш олон улсад одоо визгүй зорчих хэрэгтэй байдаг болвол холбооны бүгд найрамдах Аргентин улсад Монгол улсын паспортаар 90 хүртэлх одоо хоногийн хугацаанд зорчиж байрлаж аялаж болно. За ингээд энэ мэдээллийг хүлээн авсан та бүхэнд баярлалаа.